За эрхэм нэр дэвшигч нарт амжилт хүсье. Төрийн байгуулалтын байнгын орооноос нэг асуулт байна. Ямар шалгуураар энэ хүмүүсийг нэр дэвшүүлвэ гэдэг асуулт байна. За нэр дэвшигчдийн материалыг танилцлаа. Батнэр овгийн нэргүүн мегмар болдоо төрийн албанд ажиллаж ирсэн хүн юм байна гэж уншигдлаа. За амжилт хүсье. За харин Индраны ловгийн цэцэгмаагийн урт насгаас асууя. Улс төрч маягийн хүн юм шиг байна. Нэгдүгээрт нийгмийн даатгалын ерөнхий газрын дараагаар ажиллаж ирсэн юм байна. Хэр ажилласан бэ гэд та энэ ажилд. Хоёрдугаарт хүснэгтийн 1-8-ыг яагаад бүгсэнгүй вэ? 1-8-ыг. Гуравдугаарт та хэдэн сонгуульд нэр дэвшсэн бэ? Ардчлан намын дэд дарга, хэрэгэл хязгаарын дарга, даргын зөвлөх өдр хийж ирсэн юм байна. Эдгээр асуултанд хариулт авчиад тодруулъя. За эхлээд байнгын орон дарга хариулъя. Жавхлан гишүүн. Болдын жавхлан гишүүний микрофон өгье. Болдын жавхлан гишүүний микрофон яагаад ажиллахгүй байна? За нэр дэвшигч хариулж явах. 4-р микрофон. Урт насны нэр дэвшигч. За улсын их хурлын эрхэм гишүүд та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За Батцанбүрэл гишүүний асуултанд хариулъя. За миний бие 2012-оос 2015 онд нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагчаар ажиллаж байсан. За энэ хугацаанд бол нийгмийн даатгалын сангийн чадвар, нийгмийн даатгалын үйлчлэгээний талаар төрийн аудитын байгууллага, мөн тухайн үед ажиллаж байсан мэргэжлийн хяналтын байгууллага, за мөн засгийн газрын гишүүн хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайттай байгуулсан үр дүнгийн гэрээгээ бол амжилттай биелүүлэн ажиллаж байсан. За тэр нэр дэвшигчийн үснэгтэнд хариулаагүй тухайд бол 2020 онд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын үйл ажиллагаатай холбогдуулж эрүүгийн үүсгэж шалгасан байгаа. За энэ асуудал бол 2020 онд ийм ялагдагчаар тархиж ингэ шалгаж байсан. Тэгээ өнөөдөр хүртэл хууль хяналтын байгууллагаас бол ямар нэгэн шийдвэртэй хариу өгөөгүй ийм байр байдалтай байж байгаа. Тийм учраас бол би тэр асуумжийг бөглөөгүй юм аа.
За би Ардсан намын дэд дарга за Ардсан намын гүйцэтгэх удирдлагад бол ажиллаж байсан. За 2016 оноос л төрийн албанд одоо бас Ардсан намын гэдэг юм өөр үзэл бодолтой ийм төрийн албаагчд одоо ажиллах тийм болцоо хязгаарлагдал байсан учраас би одоо намын байгууллагад шилжиж ажилласан юм аа. За улс төрийн ямар нэгэн сонгуульд бол би нэр дэвшиж байгаагүй. За харин жавхлан даргын микрофон ажиллахгүй байдаг. Оюун бүгд болохгүй юм уу? Манай хуралдаан зохион байгуулах. За тэгвэл нөхөө хариулчихъя. Яг уу? За тэгвэл энэ дээрээс хариулчих юм уу? Эсвэл тэнд нэг сул юу байгаа штэ. Зүүн талын Цогтбаатар гишүүн хажууд. Тэ наачин. Болсон уу? За болдын жавхлан гишүүн микрофон өгье. Цоц. За энэ нэгдүгээр энэ микрофон өгье. За уртнаас Батсан бүрэлдэхүүн гишүүний асуултанд хариулъя. За хоёр нэр дэвшигч маань хамгийн гол нь төрд одоо ажилласан, доктортой ажилласан жилүүд. За хамгийн гол шалгуур нь бол жинхэнэ төрийн албаагч байх хэрэгтэй. За эдгээр шалгууруудаа хоёр нэр дэвшигч нь хоёулаа бүрэн хангаж байгаа учраас төрийн байгуулалтын байнгын орооноос одоо хоёр квот байгаа. За энэ дээрээ одоо ингээ орж ирж байгаа. Тэгээд хоёр нэр дэвшигч маань дэмжиж өгөөрэй. За Батсан бүрэлдэхүүн тодруулж ирсэн. Одоо тэгээд сая нэр дэвшигч өөрөө хариуллаа. Эрүүгийн хэрэгт шалгагдж байгаа маань тэр нь дуусаагүй юм байна. Тэгээд ядлагдагчаар татагдсан явж байгаа хүнийг төрийн сонгуул зохион болох байгууллагад нэр дэвшүүлж болдсон юм уу? Энийг төрийн байгуулалтын байнгын ороо нэмж хариулж өгөөч. За нэр дэвшигч өөрөө тэрийг мэдж байгаа мэдээ нэрээ татчих болдгоо юм уу? За энэ дөрөв нэгдүгээр микрофон. Асуултанд нэмж хариулъя. За нэр дэвшигч маань тийм мэдээлэл байгаа. Гэхдээ эн чинь шүүгээр ороод гин буруутай тогтоогдсон зүйл харах юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энд одоо нэр дэвшигч бол бүрэн одоо нэрээ дэвшүүлэх за байнгын орооноос нэр дэвшүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Тэг шүүхээс хүний гин буруу тогтоогоог бол гагцхуу шүүхэл гин буруу тогтооно. Шүүхээс гин буруу тогтоогоог бол гин буруутай тооцохгүй гэсэн үндсэн хуулийн заалт байгаа шүү дээ. Бас тэр заалтаа гişүүдээс унших хэрэгтэй байна. За пүрэв дэвшигч асуулт асууя.